Сайн бацгаана уу? Холон Vibes тавтай морилно. За өнөөдрөөс эхлээд channel дээрээ нэг corner нэмж байгаа. Weekly K базаа гэд. За үүгээрээ дамжуулаад өнгөрсөн 7 хоногт болсон Солонгосын кино болтлон урлагийн ертөнцүүдэд гарсан сенсацууд, шинэ мэдээллүүд, ямар жүжигчид, дуучид comeback хийх гэж байгаа болон маш их хүлээлттэй байгаа. Гой гой ямар цувралууд, кинонууд гарах байгаа талаарх мэдээллийг товчлоод базаад хүргэж авахнаа. Дуустал нь хамтаагаарай. Тэгээд үзэж эхлэхээс өмнө лайка дараад subscribe хийгээд намайг дэмжээрэй. Баярлалаа. Хамгийн эхний дугаараараа болохоор жүжигчин Ким Схёнтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл. За тэгээ BTS, Kim Tae-hee, Chung Woo-sun жүжигчин, за бас нэг Солонгосын кино урлагт харамсалтай үйл явдал болсон байгаа. Тэрний талаарх болон бусад хэд хэд айгүй гоё жүжигчдийн хамтралууд бас гарахаар төлөвлөгдөж байгаа сериал болон кино тэдний талаарх мэдээллүүдийг та бүхэндээ хүргэх болно. За хамгийн эхлээд жүжигчин Chung Woo-sunтай холбоотой мэдээллийг хүргэе. Та бүхэн маань бас киног нь үзчихсэн байхаа гэж бодож байна. За жүжигчин маань өнгөрсөн жилээс ер нь ахуулаад хувийн амьдралтай холбоотой нэлээд олон сенсацууд гарч эхэлсэн байгаа. Хамгийн эхнийх нь гэх юм бол Moon Gabi гэх загвар өмсөгч түүний хүүхдийг гаргасан гэх мэдээлэл байсан. За өнгөрсөн оны 3 дугаар сард Moon Gabi загвар өмсөгч өөрийнхөө Instagram дээр хүүхдийн зураг оруулаад ингээ хүүхдтэй болсон гэдэг өөрөө л үнэхээр гаргахыг хүссэн гэдэг нэлээд уурт юм одоо зүйлийг бичсэн байсан. Гэхдээ яг эцэг нь хэн болохыг бол бичээгүй байсан. Тэгээд тухайн одоо загвар өмсөгчийн хүүхдийн эцэг нь Chung Woo-sun жүжигчин гэдэг иймэрхүү цуурхал гарч ирээд жүжигчин Chung Woo-sun-ы агентлагаас бол төрсөн эцэг нь мөн болохыг бол албан ёсоор баталж хэлсэн байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд яг хүүхдээ гаргасныхан дараа бас эцэг тогтоолгох тийм шинжилгээ зүйлсүүдийг хийгээд Chung Woo-sun жүжигчний хүүхэд гэдэг нь бол батлагдсан юм билээ. Хүүхэдтэй болсон нь батлагдаад ингээд ирэхээр мэдээж хүмүүс болохоор Moon Gabi загвар өмсөгчтэй суух гэж байна гэж бодсон. Гэхдээ Chung Woo-sun жүжигчний талаас болохоор жүжигчин маань гэр бүл зохиохын төлөвлөгөө байхгүй гэдэг мэдээлэл бол өгчээсэн. Жүжигчин Chung Woo-sun ч гэсэн өөрөө кино awards дээр одоо орж явахдаа би эцэг хүнийхээ хувьд эцээ хүртэл хүүхдийнхээ өмнө бүх хариуцлага хүлээх болно гэж бас амаараа мэдэгдэжсэн. За ерөнхийдөө иймэрхүү байдлаар ингээд хэсэг асуудал бол намжсан байсан. Тэгсэн сая хэдхэн хоногийн өмнө жүжигчин Chung Woo-sun урт хугацаанд үерхсэн найз охинтойгоо гэрлэлтэд батлуулсан гэдэг мэдээлэл цацагдаж ирсэн. За үүний дагуу агентлаг нь болохоор эхлээд шалгаж байна гэдэг хариуг өгж агаад сүүлд нь болохоор жүжигчний хэд хувийн амьдралтай холбоотой мэдээлэл учраас мэдээлэл хүргэх боломжгүй. Тэгээд хувийн амьдралд нь хэтэрхий их сонирхол хандуулахаа одоо боллоорой гэдэг юм хүсэлтийг тавьсан байсан. За тэгээд хамгийн анх энэ мэдээллийг цацсан одоо газраас нь болохоор жүжигчин Chung Woo-sun болон найз охин хоёрын нь урт хугацааны харилцааг мэддэг дотных нь хүмүүсээс энэ мэдээллийг авсан гэж бол мэдээлэлтэй хэлсэн байгаа. За тэгээд хүмүүс юу гэж үзэж ийн вэ гэхээр яг хэдэн сэтгэлдлүүд харсан. Тэгээд зарим хүмүүс болохоор яг одоо аль үжээ ингээд хүнтэй суух нас нь угаасаа болцсон, зарим нь бол бүр хит оройтсон ч гэж үзэж байгаа. Өдөө болтлоо да ганцаараа байж гэж юу байх вэ гэдэг сэтгэлдлүүд байсан. Гэхдээ нэг талын хүмүүс болохоор за хүнтэй суун уу те ер нь аль нэг хамаа байхгүй. Гэхдээ урт хугацаанд үерхэд найз охинтой байсан хэрнээ хүүхэдтэй болсон гэхээр араар нь тавьсан гэсэн үг үү гэдэг иймэрхүү асуултууд бас гарч ирж байгаа. Тэгээд агентлагийн зүгээс болохоор хувийн амьдрал нь учраас хариулт өгөх боломжгүй гэдэг ингээд хаалт тавьсан мэдээллийг хийсэн байгаа. Үргэлжлүүлээд жүжигчин Ким Схёнтэй холбоотой апдейт мэдээллийг хүргье. За жүжигчинтэй холбоотой одоо бүх нөгөө нэг асуудлууд бол шүүх цагдаагийн газар руу шилжсэн шалгагдаад явж байгаа. Жүжигчин Ким Схёны талаас болохоор Касеон YouTube сувгийн захирал Ким Сэ болон Ким Сэрүн жүжигчний ар гэр дээр 12 тэрбумын нэхэмжлэх үүсгээд шүүхэд хүсэлт гаргаад өгсөн байгаа. За мөн иргэний болон одоо эрүүгийн хэрэгээр шүүхэд гомдол гаргацсан байгаа. За иргэний хэрэг дээр гэх юм бол одоо нөгөө нэр төрд халтсан өөрийг нь ийм маш их нөхөн төлбөрт оруулсан гэдгээр 12 тэрбумыг бол хэмжилчихсэн, тэрбум воныг бол хэмжилчихсэн байгаа. Эрүүгийн одоо гэмт хэрэг гэж үзэж байгаа нь болохоор өөрийнх нь хэд хувийн мэдээлэл болон зураг бичлэгүүд ялангуяа тэр нөгөө доогоороо өмдгөө байгаа иймэрхүү зураг зэргийг цацсан учраас тэрийгэ болохоор ийм sexually байж болохгүй зүйлийг цацсан гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгээд гомдол гаргацсан байгаа. За тэгээд шүүхээс болохоор одоо ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гараагүй аль аль талаас нь гомдол юмнуудыг нь аваад шүүх дээр ингээ хэрэг нь үргэлжлээд явж байгаа. За нэг мэдээлэл гэх юм бол 12 тэрбум воныг нь хэмжилсэн байгаа штэ. Тэр нэхэмжлэгийн дагуу дахиад нөгөө Ким Сэ гээд одоо тэр Касеоны захирлын хоёр юм үл хөдлөхийг битүүмжлэх хүсэлт шүүхэд гаргаад шүүхээс тэрийг нь хүлээж аваад түр ингээд эцсийн шийдвэрийг гартал битүүмжилсэн байгаа гэсэн.
За нэг нь болохоор нэг яг 100% тэр Kaseon-ы өөрийнх нь нэр дээр байдаг 2 тэрбум орчмын үнэлгээтэй үйл хөдлөх. Нөгөөх нь болохоор эгчтэйгээ хамтрангаар ингээд 50-50% эзэмшдэг 8 тэрбум орчмын одоо үнэлгээтэй үйл хөдлөх гэсэн. За тэгээ тэрийг нь 50%-ийг нь одоо битүүмжлэн гэсэн байгаа. За битүүмжлэн миний ойлгосноор битүүмжлэн гэж яриад байгаа нь болохоор ямар нэгэн байдлаар зарж борлуулахыг хориглож байгаа, хүн рүү нэрийн шилжүүлэхийг хориглож байгаа, бэлгэдлийн гэрээгээр одоо үг хийх ч байд юм уу, ямар нэгэн хөдөлгөөн хийхийг нь бол тэр үйл хөдөлгөөн хийхийг нь бол ингээ хорчиж байгаа юм байна. За харин эсвэргээрээ одоо Ким Схён жүжигчин ганцхан ингээ гомдол гаргах биш. Одоо хамтарч ажиллаж ирсэн нөгөө олон брендийн нүүр царай байсан болохоор тэднэрээс нь бас ингээд гомдлууд бол гаргацсан байгаа шүү дээ шүүхтэр. Тэгээд нэг байгууллагаас болохоор 3 тэрбум воны хэмжлэх үүсгэцэн явж байгаа. Тэрнийхээ дагуу жүжигчин Ким Схёны нэг үйл хөдлөлийг нь бас адилхан шүүхэд гомдол гаргаад битүүмжлэх хүсэлт үүсгэсэн байгаа юм байна. Тэрийг шүүхээс бас хүслийг нь хүлээж аваад битүүмжилсэн байгаа гэсэн. За тэгээд саяхан гэх юм бол 7 сарын 8-9 хавцаа гэлүү дээ. Жүжигчин Ким Схён өөрийнхөө нэр дээр байдаг нэлээд өндөр үнэлгээтэй үйл хөдлөлийг бас зарсан гэдэг мэдээлэл гарсан. За энийг болохоор холбогдох хүмүүс одоо шүүх дээр аягүй их асуудалтай байгаа, тэрний төлбөр гэж их хэмжээний мөнгө гарна. Тэрийгэ төлөхийн тулд нэг үйл хөдлөлгөө зарсан гэж бол мэдээллүүдээ гаргасан. Гэхдээ эргүүлээд агентлаг талаас нь болохоор энэ өмнө нь аль үжээ зархаар төлөвлөгдсөн байсан үйл хөдлөх гэдэг мэдээлэл бол өгсөн байгаа юм билээ. За ингээд шүүхийн асуудал бол хэвээрээ үргэлжлээд явж байгаа. Мэдээж ийм өндөр бүр хэдэн тэрбумаар яригдах нөхөн төлбөр өндөр дүнгууд яригдчих байгаа. Тийм ч амархан дуусчихгүй байх. Ямар нэг ихний одоо шийдвэр хариу гарлаа гэхэд аль нэг талаас бол ингээл дахиад давж заалдаад эцээ хүртэл явах байх гэж бодож байна. За Ким Сэй буюу нөгөө Kaseon YouTube суугаас бол бас нэлээд хүнд байдалд орсон байгаа. Сүүлд ялангуяа тэр нэг аудио бичлэгүүд цацагдсан шүү дээ. Тэрийг нь бол эхний ээлжинд бол AI-аар хийгдсэн байгаа гэд үзчихсэн байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн ер нь бол тухайн хүнд хуурцсан гэдэг мэдээлэл байгаа. Тэгээд гол нь нөгөө бичлэгээ яг ориг мөн хэсгийг шалгаагүйгээр шууд ингээд цацаад тэгээд дээрэс нөгөө Ким Схён жүжигчний талыг бүр хүний амь насанд халдах юм орлого хүртэл хийсэн гэд айгүй хүнд нөхцлүүдийг гаргаад ирсэн. Тэгээд айгүй бол нотлох баримт байгаа аавна гэжсэн боловч нөгөө хүн худлаа яриад алга болчингууд араас нь бүр Америк руу хүртэл очоод би бүр ингээд баларх гад байна. Тэр нотлох баримтуудаа өгөөч гэдэг ингээд гуйж явж байгаа гэсэн мэдээлэл бол цацагдсан байсан яг тухайн үедээ. За Ким Схён жүжигчтэй холбоотой апдейт мэдээлэл бол нэг иймэрхүү байгаа. Аль талаас нь дахиад нэмэлт одоо нотлох баримтч гэдэг юм материалуудыг бол гаргаж дэлгэсэн зүйл байхгүйгээр бүх зүйлийг шүүх рүү шилжүүлжээл явж байгаа. За тэгээд шүүхээс ямар нэгэн хариу мэдээлэл гарах эсвэл шинэ баримтууд гарч ирэх байд юм уу? Мэдээлэл хүргэх хэмжээний мэдээлэл цацагдах юм бол би та бүхэндээ бэлдээд дахиад хүргэх болно. Яа, арминер байна уу? Байвал наашаа суугаарай. Одоо BTS хамтлагтай холбоотой сүүлийн мэдээллийг хүргэж байна. За BTS хамтлагийн 2025 оны 6 сарын 21-нд хамгийн сүүлийн гишүүн Suga буюу Min Yoongi цэргээс халагдаж ирснээр OT7 буюу 7 гишүүн долуулаа цэргийн албан амжилттай хаагаад ирсэн байгаа. За ингээд том удалгүй хэдхэн хоногийн дараа өөрсдөө нөө Weverse-ээр лайв хийгээд эх оны хавар комбэка хийх байгаа гэдгийг аль биесээр мэдгдсэн. Комбэка хийгээд дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийнэ гэдэг бас сайхан мэдээг бол дуулгасан байгаа. За цомгийнхаа ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж оролцох зорилготойгоор 7 сараас 9 сарын хооронд Лос Анжелест байрлаад Music Bootcamp үүсгээд тэндээ 2 сар байрлаад бүгд хамт одоо цомгийнхаа ажил руу шамдаж орсон байгаа. За цомог дээр нь бас хүлээлт үүсгэж байгаа. Угаасаа маш өндөр хүлээлттэй байгаа. Хүн болгон л одоо ямар цомог гаргах бол, ямар дууг гаргах бол гэж байгаа. BTS ялангуяа яг өөрсдийнхөө туулж өнгөрүүлсэн мэдэрсэн зүйлүүдээр дуугаараа илэрхийлдгээрээ аюу алдартай байдаг. Тэгэхээр өнгөрсөн ингээ 2-3 жилийн хугацаанд тусаа салж байсан, цэрэгт явсан тусын одоо соло уран бүтээлүүдээ хийсэн гэхээр тэр хүмүүст бол маш их өөрчлөлт, шинжилэлтийг бол өөрсдөө хийсэн дахиад нэг шат ингээд агсан байгаа. Тэгэхээр бүр илүү өндөр хүлээлтийг бол үүсгэж байгаа. За энэ бол маш баяртай гоё мэдээ. Арми бидний хувьд бол за BTS-ийн гишүүдийн оруулсан Instagram пост болон ингээд зарим холбогдох хүмүүсийн стори зэрэг дээр болохоор BTS-үүд хамтарч магадгүй гэдэг иймэрхүү цуурхал гарах одоо маш алдартай продюсерууд байгаа. Дээрээс нь Charlie Puth бас байсан.
Peggy Go-тэй хамт нөгөө алдартай DJ байдаг шүү дээ Солонгосын. Тэр хүнтэй хамтарсан байж болзошгүй гэх иймэрхүү студид байгаа зураг зэрэг цацагдсан байгаа. Тэгээд эднэр нь бол бас бүр илүү ингээд олон хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байгаа. За харин сүүлд цацагдсан нэг худлаа мэдээлэл гэх юм бол Pop-ийн хаан Майкл Джексны өнгөрсөн үеүүдэд цацаагүй байсан дуунуудыг шин цомог болгож гаргана гэдэг мэдээлэл гарсан. Харин энэ дээр BTS хамтлагийнхан оролцсон гэдэг мэдээлэл бол цацагдаад нэлээд вайрал явсан. Гэтэ энийг болохоор Entertainment-аас нөгөөсгээд ямар ч үндэслэл байхгүй хоосон мэдээлэл гэдгийг бол албан ёсоор мэдгдсэн байгаа. За сүүлийн үед гэх юм бол BTS-ээр иймэрхүү сонин сайхантай байна. Тэгээд хүлээж байгаа ARMY нар байвал комент хэсэгт ARMY гэд жирнэлээгаа өнгөтэй зүрхээ бичээрэй. За өнгөрсөн 7 хоногт Солонгосын кино урлагт нэг харамсалтай үйл явдал болсон. Тэр болохоор та бидэнд маш сайн туслах дөрүүдийг бүтээж харуулдаг байсан. Жүжигчин Сун Ёнгю машинда нас барсан байдлаар олцсон гэдэг мэдээлэл бол цацагдсан. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар болохоор сүүлийн үеүүдэд Сун Ёнгю жүжигчин санхүүгийн хувьд болон сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалд орсон, бүр ингээ гүн депресд орсон байсан гэсэн. За яагаад вэ гэхээр өөрөө өнгөрсөн 6 сард согтуугаар машин барьж явж агаад эрхээ асуусан хүн төлбөрүүдэд орсон. Дээрээс нь бүх тоглож исэн драманууд болон мюзиклүүдээс ингээ хасагдсан байгаа. Тэгэхээр орлогын их үүсвэрүүд нь байхгүй болсон. Дээрээс нь эхнэрийнх нь ажилуулдаг кафе ч гэсэн айгүй хүнд нөхцөл байдалтай байсан гэж ярьсан. За тэгээд өөрөө болохоор хүүхдүүдийнхаа төлбөрийг төлөгч мөнгөгүй болсон байсан. Гэр бүлээсээ тусдаа юм панчия гэж ярьдаг юм хагас подвал гэх юм уу тийм газар бол амьдарч ирсэн байгаа. За тэгэд энийг бол сэтгэл зүйд нь маш их нөлөөлөөд гүн депресд орсон байсан учраас ийм сонголтыг бол хийсэн байхаа гэж хүмүүс таамаглаж үзэж байгаа. За үргэлжлүүлээд харин маш сонирхолтой гоё драма болон кинонууд бол өндөр хүлээлтийг үүсгэсэн байгаа. Тэдгээрийн талаар товч мэдээллүүдийг хүргье. За хамгийн эхлээд гэх юм бол жүжигчин Ким Тэхи камбэка хийж байгаа. Нэг 6 ангитай цувралаар. Гэхдээ энэ нь болохоор Холливуудын хамтрал. Жүжигчин Ким Тэхи, Пак Хэсүү, Сон Дун Ир гэх эдгээр солонгосын бас алдартай жүжигчид Холливуд руу дебютгээ хийж байгаа юм байна. Энэ болохоор Prime дээр Amazon-ы Prime дээр болон TVN дээр ингээд цуг цацагдах Butterfly гэдэг нэртэй 6 ангитай цуврал юм байна. За Солонгосын кино урлагийн ертөнцид гэх юм бол нэг дор ингэж олон жүжигчин Холливуд руу дебютгээ хийж байгаа. Бараг анхны үйл явдал юм, онцгой үйл явдал болж байна. Зяк энэ постерыг хараад та бүхэн маань тийм штэ гэж байгаа. Жүжигчин Lee Byung-won, Сун Ye-jin, за тэгээ бусад алдартай жүжигчид, гой жүжигчдийн хамтарсан энэ кино 9 сард кино театруудад нээлттэй хийх гэж байгаа. Анх энэ хоёрын хамтрал болон нэг зургийн цацагдсанаас хойш л ингээд айгүй их хүлээлтийг үүсгэсэн байгаа. Эцэст нь гарахад бэлэн болсон байна. За киноныхын талаар товчхон мэдээлэл хүргэх юм бол за эхнэр 2 хүүхэдтэйгээ амьдардаг 25 жил нэг газар ажилласан айгүй сайхан карьертай амьдралаа ингээд тогтоогоод аз жаргалтай амьдарч исэн чинь нэг л өдөр байгууллагаас нь ямар ч арга байсангүй гэд ажлаас нь халцсан. За энэ киноныхын нэр бол өөрөө Ojulsu Opda буюу ямар ч арга байсангүй гэдэг иймэрхүү утгыг илэрхийлж байгаа. За тэгээд нөгөө ажлаасаа халагдсан хүн чинь дараагийнхаа ажлыг олоход маш урт хугацаанд явсан байгаа. Ингээл энэ тэнд ярилцлага өгөөл ажилд орох гэсэн чи өөрийг нь авах газар ерөөсөө нэгч байхгүй. Тэр хоорондоо мэдээж гэр бүлээ авч явж тэжээх ёстой учраас мартад зүгээр цагийн ажил хийгээд худалдагч зөөгч хийгээд явж байгаа. За ингэж байгаад ер нь би өөрөө намайг ажилд авах тэр нөхцөл байдлыг бий болгох ёстой байна. Тэгэхгүй бол миний байх газар бүр хаанч байхаа болчихжээ гэд цаашаага юм трейлер байдлаар үйл явдал өрнөд гарах юм шиг байлаа. За трейлерыг нь харахад бол нэлээ ингээд юм бас аллагтай, акшнтай, угаасаа трейлер байдлын кино байгаа юм билээ. Тэгэхээр энэ бол нэлээ их өндөр үзэлттэй хэдэн сая үзэлтийг авах байхаа гэж найдаж байна. За одоо харин 9 сарын 10-нд Disney Plus дээр цацагдах нэгэн драма байгаа. Энэ болохоор жүжигчин Чон Жи Yon болон Кан Дун Вон хоёрын хамтрал. За энэ хоёрын хамтрал гэдгээрээ л аль үжээ ингээд олны анхаарлыг татаад хүлээлт бол үүсгэж явж байгаа. Дээрээс нь найруулагч нь болохоор маш их алдартай найруулагч байгаа. За ерөнхий агуулга нь гэхээр улсад нь занл хийлсэн нэг юм хүчин зүйл байгаад байгаа. Тэрний араас мөрдөж мөшгөж явж байгаа учрыг нь тайлах гэж байгаа ийм утга агуулгатай гэсэн. За Чон Жи Yon жүжигчин бол тэрний араас ингээд мөрдөөд явж байгаа. Харин Кан Дун Вон жүжигчний хувьд гэх юм бол Чон Жи Yon жүжигчнийг хамгаалах ёстой.
үндэс ухсаа гарлан тодорхойгүй ийм нууц ажилтны дүр гэсэн. Энэ драма 9 сарын 10-наас Disney Plus дээр цацагдаж эхлэх юм билээ шүү. Кей Базагийн маань хамгийн сүүлийн мэдээлэл болохоор жүжигчин Хан Сохи болон Чон Жунсо гэх жүжигчний хамтарсан Project Y гэдэг ийм кино байгаа. Action, crime, thriller төрлийн кино байгаа. Ерөнхий гол агуулга нь гэх юм бол хоёр найзууд одоо ийм хэцүү амьдралаасаа гарахын тулд ийм буруу гарын мөнгө болон 6 сая ам долларын үнэлгээ бүхий юм алтан гултмайг хулгайлаад түүнээс үргэлжлээд ингээд үйл явдлууд болж байгаа. Иймэрхүү crime төрлийн кино удахгүй нээлттэй их юм бэлээ. Гэтэ яг тодорхой өдөр нь бол цацагтаагүй. Эхний ээлжинд трейлер нь цацагдсан байгаа. Харахад бас аюу гой сонирхолтой харагдчихжээ. За ингээд өнөөдрийнхөө мэдээллийг хүргэлээ. Та бүхэн маань аль кино драмаг нь тэсэн ядуу хүлээж байгаагаа комент сект бичээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.